Байнга залбирлаар хүрээлүүлэхээр нэ хүүхэд байхдаа би залбирах дургүй байж. Сургуульд байхад өглөөний нээлтийн залбирлыг бүгд цээжилж гисэн байдагсан. Гэвч чухам юуны тухай залбирч байгаагаа ихэнх үед бид ойлгодгүй байсан гэдгийг өчөх байна. Гэрийнхэн бүхэл зүйлийн төлөө залбирна. Легоны дутсан хэсгүүдийг олох, машина тавих цай, хоолоо идэхийн өмнө гэдэл өглөөний цайн дээр хаяа залбирна. Яагаад гэдгийг мэддэггүй байсан учраас би бурхан өглөө эрт босдгүй байх таа гэж боддог байсансан. Харин бэрхшээл тулгарх юм уу тусламж хэрэгтэй болсон үед л би өөрөө залбирахаар шийддэг байсан. Залбирал бол дэлхийд даяараа хүмүүс нийтлэг хийдэг зүйл юм. Ер нь ихэнх хүмүүс амьдралдаа хизээ нэгэн цагт залбирч үзсэн байдаг. Есүс шавнартайгаа ярьж байхдаа та нар залбирахтаа гэж хэлсэн байдаг. Хэрвээ та нар залбируул гээгүй. Тэгэхээр хүн ер нь залбирдаг гэж үзсэн хэрэг. Бурхан оршин байдаг. Тэгээ бидэнтэй харилцаатай байх гэж бидний бүтээсэн гэж бодохоор түүнтэй ярилцах чинь зөнгөөрөө хийх зүйл мөн үстэй. Тийм ээ, би биентэйгээ ярих ойлголцох нь бидний харилцааны үндэс. Сайн ярьж ойлголцдог хүмүүсийн хоорондын харилцаа өсөж цэцгэлдэг юм. Өдөр болгон 7 хоногт 2 удаа. Тийм ээ, их залбирдаг. Залбирдаггүй. Өмнө залбирдаг байсан. Одоо л нэг их биш. Ягаад гэвэл хүсэж байсан зүйлсээ бүгдийг нь олоод авчихсан гэхүү дээ. үнэн дээ. За би бараг залбирдаггүй, үнэ л хэлээ. Залбирдаггүй. Зарим зүйлийн талаар бодох маягаар л өөрийнхөө бол залбирдаг. Маш их хайх. Эсвэл ямар нэг зүйлийг авахыг маш их хүсэх үедээ ч юм уу тэгэхэд л би залбирдаг. Тусламж гуйж бурхантай ярих гэж. Дотроо итгэл сүсгэлдэг. Ямар нэг зүйлд хандаж залбирдаг л дээ. Өдөр бүрийн төлөө залбирдаг. Аливаа зүйл болд бүтэж байхад ч болохгүй бүтэхгүй байсан ч залбирдаг. Залбирлын тухай маш их эргэлзэх зүйл олон асуултууд гарч байсан ч би залбирдаг. Би ер нь нэлээд их залбирдаг юм байна шүү. Итгэхээс өмнө болсон нэг явдлыг би мартадаггүй. Их сургуульд орохын өмнө жилийн завсралга авсан үе байлаа. Би 17 настай. Тодорхой хугацаанд хязгааргүй аялж болох Роберт тасалбар худалдаж аваад автобусаар Америк орныг тойрон аялсан юм. Гэтэл ачаага хулгайд алдчихв. Үүр гөвчтэй хувцас мөнгө төгрөг тэр чигээрээ байхгүй. Паспорттайгаа хот хоорондын автобусны хязгааргүй аяллаа тасалбартайгаа л үлдэв. Кивест гэдэг газар хипичүүдийн отогт 10-аад л тэгээд шөнийн автобусаар хоногтоо 500-аад байрыг тавуулж аяллаа. Автобусыг зочид будал болгож ашигласан хэрэгэлдээ шөнө автобусанд суугаад 10 цаг унтаад сэрэхэд 500-аад байрын зайтай өөр газар ирчихсэн байд. Тэр хотоороо тэмж өдөржингөө улаан эргэтл явна. Би маш их ганцаардаж байлаа. Би бурхангүй үзэлтэн мөртлөө сүулдэ шалдаа бууж таньдаг үнтэйгээ таарлах юмсан гэж залбирлаа. Маргааш өглөө нь Аризона мужийн Фениксийн алслагдсан нутагт орших нэг газар автобусан суухаар ортол таньдаг хүн харагдлаа. Сургуулийн анд Энди маань сууж байлаа. Итгэмээргүй юм гэдэл би уулгалдаж орхилоо. Энди бид хоёр одоо ч ханд нөхөд хэвээрээ. Тэгээд уулзах болгонд л итгэмээргүй юм гэж дуу алддаг болсон. Түүнээс багахан мөнгө зээлж аваад бүгдийг нь би мэдээж ойм савхад хүрсэн. Үүнийг зүгээр л тохиолдол байсан гэж би нэг их ач холбогдол өгөөгүй. Гэвч сүүлийн 40 жилд амьдралдаа миний нэн тэргүүнд чухалчилдаг зүйл бол залбирал болсон юм. Гарамгай залбирагч болчихсон доо биш л дээ. Одоо ч залбирахад хэцүү санагдах үе надад тохиолддог. Залбирч эхлэх гэхээр л элдв янзын бодол толгойд эргэлдэж ухаан санаа хаа хол тинээд л явчихна. Энэ завгүй амьдрал донд залбирах цаг гаргахад бэрхтээ үе олон байдаг. Гэхдээ би залбирах дуртай. Яагаад гэж вэ? Залбирал бол амьдралдаа хийх ёстой хамгийн чухал зүйл юм. Үүндээ биднийг энэ л зорилгын төлөө бүтээсэн. Та бид бурхантай харилцаатай байхаар бүтээгдсэн шүү дээ. Тэгвэл бид бурхантай яаж харилцдаг юм бэ? Залбирлаар. Та хүнд хайртай болвол хамтдаа байж ярьж ойлголцож тэр харилцаагаа улам бэхжүүлэхийг хүснэ үстэй. Харилцаагаа хөгжүүлэхийн тулд үнийг л хийх учиртай. Тиймээс аль аль нь ивдэчүүд ба харь үндэстнүүд тухайн үед тэднийг л бүх ертөнц гэж үзэж байв. Нэг сүнсэнд, ариун сүнсэнд
Христээр Есүсээр дамжин эцэг өөд очих замтай болжээ гэж Илч Паул бичжээ. Тиймээс Христэд итгэгчид эцэгт хандан залбирдаг. Итгэгч болохоос өмнө Бурхныг би хайр найраггүй хатуу ширүүн шүүгч шигээр эсвэл намайг барьж авах гээд хөөцөлдөж байгаа сансрын цагдаа шигээр төсөөлдөг байлаа. Заримдаа хүмүүс надад би Бурхан байдаг гэдэгт итгэдэггүй гэж хэлдэг. Тэгээд нөгөө итгэж чадахгүй байгаа Бурханаа дүрслэн хэлэхээрээ иймэрхүү л маягаар төсөөлдөг. Би ч бас тийм Бурханд итгэж чадахгүй. Бидэнд яаж залбирахыг заахтаа Тэнгэр дэх бидний аав хэмээн Есүсийн хэлсэн тэр л Бурханд би итгэдэг. Бурханд хэрхэн хандахыг Есүс заахтаа өнөөдөр ч ойрхт орнодод хүүхдүүдийн ашигладаг Абба гэдэг арамын эгээр түүнийг дууд гэж хэлсэн. Аава, эцэг минь. Энэ бол аавыгаа дуудах хамгийн дотн сайхан нэр юм. Авгаайлга юм. Христэд итгэгчдийн залбирал яг үүн шиг хайртай аавдан хандсан байдаг. Ээж маань MS гэдэг тарих нуусны мэдрэлийн эскимтгэн хүчнээр шаналж байсан юм. Ээжийнхээ эрүүл саруул байхыг би харж байгаагүй. Бусдаар бол ээж аав хоёр минь намайг хамаг сайнараа л өсгсөн. Миний төлөө юу ч хийхээс буцдаггүй байлаа. Харин би сайн хүү байсангүй. Гэхдээ одоо бол сайн хүү л дээ. Өсвөр наснд хүрэхээс өмнө би худлаа ярьдаг, хичээл сургуульд их муу хүүхэд байсан. Би тийм дээрлэхүү зодоонч биш, гаднаасаа бол гимгүүлтэй. Зарим хүүхдүүд дээрмийн бүлэг, хар тамхины 8-нд холбогдож байхад би бол хамаагүй ухаантай байсан. Би баригдахааргүй нууцаар муу юм хийдэг байсан юм. Тодорхой хугацаанд ингэж явсаар баригдахгүйгээр хулгай хийж болдгийм байна гэж би боддог болчихсон байлаа л да. Нэг удаа кино үзчихэд харж иртэл аав ээж хоёр хоолны ширээн дээр Алекс чамтай ярих юм байна гэсэн байртаг хүлээгээд сууж байсан. Би банкны данснаас нь нууцаар мөнгө авчихсан байсан юм л да. Тэд ч мэдчихэж. Би өөрөөрөө шууд гүйлээ. Өөрийгөө үзий ядах мэдрэмж төрж байсныг л сайн санаж байна. Би ч одоо хэн болцгоо вэж биш. Би хогийн амтан, би өөдгүү хүүхэд гэж л өөрийгөө зөвхөж байсан. Тэгээд өрөөнийхөө хаалгыг баахан ямаар дарав. Ороо түлхэж хаалганы тийш болгоод дээр нь шүүгээгээ ер нь босод бүх хэмээг л овоолчихсан. Тэгээд энэ хаалтныхаа эсрэг талын болон тэрийгээд суучглаа. Хэсэг зуур юу ч сонсогдсонгүй би уйлсаар л аав шатаараа өсч ирснээр өрөөний хаалга тогссон. Би хариу өгөөгүй аавч тогсхоо байжглаа. За би явлаа шүү л гэх шиг санагдлаа. Гэтэл аавын хэлсэн энэ л зүйлийг яг юу гэж хэлснийг би огт мартдаггүй юм. Ээж үе тэр чинь чамд хайртай гэдгийг ойлгож гин үү? Чиний төлөө чухам юу хийж өгч чадаагүйгээ бид хоёр мэдэхгүй байгаа болохоор л гайхаж оцроод байна гэсэн. Миний хүү хаалгаа нэвэл би баярлалаа шүү. Чамаага яг одоо ингэрт тэрвэрмээр байна гэлээ. Тэгээд хэдэн жилийн дараа би юу ч бодж байсан мэдэхгүй. Яг тэр үйл явдлыг санаад эн чинь миний амьдрал тохиолдсон Бурхан хинбэ гэдгийг яруу тодор харуулсан жишээ биш үү гэж ухаарсан. Хурч ирээд өршөөл нэгүслээ өгье гэж гуйсан байна шүү дээ. Миний аав хамгийн сайн аав. Тэнгэр дэх аавд хандан залбир гэж Есүс хэлсэн. Хайраар дүүрэн энэ эцэг бол бас огторгүй ертөнцийг бүтээгч билээ. ертөнц хязгааргүй. Манай дэлхийгээс 93 сая бээрийн тэртээ оршдог нар бол дотор нь их дэлхий 960 мянга дахин багтахаар агуу том шүү дээ. Нар бол манай галактикийн 300 тэрбум одны нэг гэдгийг та мэдэх үү? Манай галактик өөрөө орчлон ертөнцид орших 100 тэрбум галактикийн нэг. Дэлхий дээрх бүхий л 70 эргэн элсэн ширхэгмэд сая одон гариг оршин байдаг. Яг л бүх ертөнцийг бүтээснийхээ адилаар Бурхан мөн оддыг бий болгов гэж Эхлэл номыг бичигч Цухасхан дурдсан байдаг. Бид бүтээгчд хандан залбирдаг. Тэр ер бусын агуу цаг хугацаанаас ангид орших чадлаа бүхнийг сүр хүчээрээ нөмрөгч нэгэн билээ. Бүхэл зүйлийг бүтээгч, бүхнийг тэтгэгч эцэгт хандан бид залбирдаг. Бид хүүгээр нь дамжуулан залбирдаг. Есүс загалмаа дээр амиа өгснөөр нүглээс үүссэн саад бидний хоорондын хан арилж Бурханд очих үүд хаалга маань нээгдсэн. Бурхан эцэгт бид хүү Есүсээр дамжин хүрдэг. Холбооны цэрэгт алба хааж Америкийн иргэний дайнд оролцож байсан нэг залуу хүү тулаанд эцэг их ах хоёроо алджээ.
Хавар гэртээ харж хөгсөн настай их хөөрхий эгч хоёртоо тариа будаага тарихт нь заавал туслах шаардлагатай байлаа. Тэгээд цэргийн албанаас чөлөөлж өгөхийг ерөнхийлөгчөөс хүсэхээр нийслэл хот Вашингтон руу явжээ. Вашингтонд ирэнгүүтээ цагаан ордонд руу шууд очиод ерөнхийлөгчтэй биечлэн уулзахыг хүсжээ. Хамгаалтын залуу ажилтан ерөнхийлөгчтэй уулзах боломжгүй. Тэр чамд цаг гаргаж чадхааргүй маш завгүй байгаа. Олон тав юм ярилгүй анги руугаа буцаж очиод байлд гэж хэлжээ. Нөгөө залуу цагаан ордоноос гарч яваад гэрийнхэндээ энэ таагүй мэдээг хэрхэн дуулахаа мэдэхгүй шаналж байлаа. Ойролцох цэцэрлэг түрээлэнд байсан урт модон сандал дээр сууж байтал нэгэн бяцхан хүү хурч ирснэ. Та яагаад ийм гонигтай байгаа юм бэ? Юу болсон юм бэ гэж шалгааж гарчээ. Цэрэг бяцхан хүүд хамаг болсон явдлыг уудлан ярьлаа. Аав ах хоёр нь ам өргөцсөн учраас гэр бүлдээ үлдээд байгаа ганц эр хүн өөрөө гэдгээ хэллээ. Тэр гэртээ заавал буцаж харих хэрэгтэй байдаг. Гэтэл ийм зөвшөөрөл өгч чадах цор ганц хүн ерөнхийлөгч гэдгийг ярьлаа. Намайг дагаад яваарай гэж бяцхан хүү хэлснээр цэрэг ирийн гараас хөтлөөд цагаан ордны тийш харайлглаа. Ордны арын хаалгаар нь тэд нэвтэрч харуулууд, генералууд төрийн өндөр албаны түвшинтийн дэргэдүр өнгөрөөд ерөнхийлөгчийн албаны өрөөний үүдэнд ирлээ. Нөгөө бяцхан хүү хаалгач тогссонгүй шууд л онгоолгоод орчихлоо. Ерөнхийлөгч Авраам Линкольн төрийн нарийн бичгтэйгээ баялдааны төлөвлөгөө хилэлцсэн ширээний ард зогсож байх нь тэр. Ерөнхийлөгч хэдэн лөө иргэснэ. Таад ямар хэрэг гарав гэлээ. Аава энэ хүнд танаас гуух юм байгаамаа гэж бяцхан хүү хариулсан гэдэг. Бидний аав гэснээрээ эцэгтэйгээ харилцах харилцаанда биднийг ч бас тэр өрн оруулахыг хүсжээ. Бид Есүсээр дамжуулан эцэгт хандан залбирдаг төдийгүй ариун сүнсээр залбирдаг билээ. Үүнчлэн мөн сүнс бидний сул дорой байдалд тусалдаг. Учир нь яаж залбирх ёстойгоо бид мэддэггүй юм. Харин сүнс өөрөө үгээр илэрхийлэшгүйгээр яолон бидний төлөө зуучлан гуйдаг гэж Ром 8:26-д Паул бичжээ. Яаж эхлэхээ би мэдэхгүй байна. Би яаж залбирх ёстойг мэдэхгүй шүү дээ гэж хүмүүс хэлцгээдэг. Гэвч та Есүсийг амьдралдаа өрн оруулахад тэр таны дотор ариун сүнсээрээ орших болсон. Тиймээс таныг залбирх үед ариун сүнс залбирахад чинь Бурхантай ярихад чинь туслана. Залбирахтаа бид бас шагнал авдаг. Харин чи залбирахтаа өрөөндөө орж үүдээ хаагаад нууц оршигч эцэгтэй залбир. Нууц харагч эцэг чинь чамд буцааж төлнө. Залбирахад ирдэг шагнал юу юм бэ? Энийн нэг нь сэтгэлийн амар амгалан. Бид харилцаа, ажил төрөл, ар гэр, эрүүл мэнд бас жижиг сажиг асуудлуудад санаа зовдөг. Тэгвэл санаа зовох зүйл ихтэй үед ч санаа зовнил байхгүй болно гэсэн үг. Том болсон охиндоо ээж нь илгээсэн зурвастаа за санаа зовж эхлээрээ дээ нарийн ширийн зүйлсийг явуулав гэжээ. Амьдралынхаа туршид дарамттай явах сонголт хийх тун амархан тийм үү? Тийм ээ. Филиппойчуудад бичсэн загталтаа Илч Паул юунд ч санаа бүүзов. Харин аливаа зүйл залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтэд Бурханд мэдүүл гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл санаа чинь зовж байвал залбир. Тэгвэл үр дүн гайхалтай зүйлс байх болно гэжээ. Бүх оюун ухааныг давах Бурханы амар тайван та нарын сэтгэл санааг Христ Есүс дотор хамгаална гэж тэр хэлсэн байна. Сэтгэлийн амар амгалан гэдэг нь ямар ч асуудалгүй, зовлонгүй, шаргуу хөдөлмөрлөх шаардлагагүй болчихно гэсэн үг биш ээ. Харин зовлон бэрхшээл дунд байлаач зүрх сэтгэлдээ тайван байхыг хэлж байгаа юм. Яг л гүн далайн ус мэт өнгөн гадарга дээрээ давлгаа сүртэй хуйлран байдаг ч гүн рүүгээ тогтун байдаг. Түүнд хандан залбирахад чинь Бурхан тийм л тогтун тайван байдлыг өгөөж. Залбирлын бас нэг шагнал нь бодол хандлагын өөрчлөлт. Амьдралын завгүй хэмнэл дунд залбирал цаг гаргах амар биш. Заримдаа бүр цагаа дэмий үрж байгаа юм шиг сэтгэл төрхөнч вэ. Өөрийнхөө туршлаас харахад залбирах цаг зориуд гаргаж аливаа зүйлийг тодорхой дурдан Бурхан талархаваас намайг дарамтлж байсан санаа зовнилууд тийм цүртэй том юм шиг санагдгаа болчихдог. Хэдийгээр амьдрал тулгарсан зовлон бэрхшээл хэвээрээ байсан ч тэдгэрийг харах хараа маань залбирлаар дамжуулан өөрчлөгддөг. Энэ бүхэнтэй шууд нүүр тулах итгэл зориг ирдэг. Залбирал биднийг дотроос нь өөрчлөө зогсохгүй нөхцөл байдлыг ч өөрчилж чадна. Энэ залбирлын хүч юм. Ингийн л нэг өдөр байсан. Бид уурхаар руу явлаа. Тэр өдөр яаралтай хийх ёстой юм байгаагүй л дээ. Би засварын хэсэг рүү багжаан авч очиж юмаа хийчгээд уурхайн ам руу орсон юм. Өдөр 2 цагийн үед бидний дээр дэлбэрэлт болж чулуу шороонд дарагдан тэнд 4 цаг гаруй гацлаа. Тэндээс яаж гарах вэ? Гарах арга зам байна уу гэж бид ярилцаад үндэ гарах ямар ч арга байхгүй юм байна гэдгийг ойлгосон. Зөвхөн Бурхан л Христэл бидний аврагдах цор ганц боломж байлаа. Тиймээс бид залбирах хэрэгтэй боллоо.
Бид хуралдаж ярилцаад үүргэн хуваарлаж явлаа. Бидэнд яг хичнээн хэмжээний идэх юм байгаагаа тодорхойлох явдал энд бас багтсан. Яг үүндээ жирийн иддгээрэн идвэл 2-3 хоногт л хүрэлцэхээр хүнс бидэнд байсан юм. Ингээд үүргэн хуваарлаж байтал та Христэд итгэгч юм чинь биднийг удирдах залбирч байна уу гэж тэд надаас хүссэн юм. Анх залбирахдаа иймэрхүү зүйл хэлж байсан санагдана. Эзэн минь бид мундаг сайн хүмүүс биш ээ. Гэвч эзэн минь биднийг өршөөн сойрхооч. Үр хүүхэд ар гэрийнхнийг минь ивэлдэн авч харж хандаач. Бид энэ нүхэн дотор юу ч хийж чадахгүй. Бидэнд одоо зөвхөн таал байна. Зөвхөн таал бидний залбирлыг сонсоод хариулж чадна гэж бид итгэж байна. Танаас өөр хандах хинч бидэнд байхгүй хэмээн бид Бурханд нөхцөл байдлаа уудлан хэлж байлаа. Өдөр болгон үдийн алдад бид цуглаад залбирч байсан юм. Ийхүү залбирснаар хүмүүсийн сэтгэл зүрхэнд хүмүүсийн хандлага бивийнэ гэсэн сэтгэл эвнэгдэл дээр өөрчлөлт гарч эхэллээ. Бурхны ариун сүнстэй тэнд бид хамт байсан. Тэнд байсан 33 ирээс илүү Бурхны өмнө дарвсгагдсан хүмүүсийг би харж байгаагүй. Бид 48 цагаар 24 цагаар хоол идэхгүй тэсэж байлаа. 72 цаг төвчгөн л хамгийн дээд хэмжээ байсан. Бага хүнс аль болох гамх гэсэндээ бид ингэж байсан. Эдгээр идэх юм маш бага хэмжээгээр хуваарлаж байсан ч голоо зогоохон л хамгийн чухал байсан юм. 16 дахь өдрөө гэхэд хүнс бараг л дууслаа. Харин 17 дахь өдөр биднийг илрүүлж олох боломжийг Бурхан зөвшөөрсөн юм. Машин техник дуурч биднийг тунж ойрхон ирж хайж байгааг бид ойлгосон юм. 17 хоног залбирсны эцэст гайхамшиг тохиож яг хүмүүс байгаа газар руу өрөм хүрсэн байлаа. Бид бүгд амьд гэсэн бяцхан зурвас гарч ирлээ. Эрлийнхнийг зөв тийш чиглүүлж биднийг олоход нь туслаач гэж бид өдөр бүр Бурханаас гуйн залбирч байсан. Нийт 33 хоног өрөмдлөг хийж нуралт болсноос 65 хоногийн дараа Игорийн бие төлөвлөгөөний дагуу ажилласнаар уурхайчдад хүрч чадсан юм. Тэднээс 22 хүн Христийг хүлээн авсан гэдгийг дуурдахын зүйтэй. Энэ бол маш чухал зүйл байсан гэж би бодож байна. Тэгээд яг гарах цаг болоход бид бүгдээрээ хамтдаа залбирсан. Эзэндээ талархлаа илэрхийлэхээс нааш хинч гарахгүй шүү гэж би хэлсэн. Хамгийн сүүлчийн уурхайчныг татан гаргаж ирлээ. Ийхүү аврах ажиллагаа өндөрлөлөө. Газар дор 600 гаруй метрийн гүнд 2 сар орчим төгжигдсэний эцэстээ догдлол баярын уухай хадлаа. 33 хүн 33-ла эсэмэнд аврагдлаа. Залбирлын хариугаар Бурхны оршин буй эсхийг батлаж нотлох боломжгүй л дээ. Гэвч залбирал үйлчилдэг гэдгийг би ухаарсан юм. Залбиралд ирэх хариултуудыг санамсаргүй тохиолдол гэж үзээд хайхрахгүй орхих амархан л да. Canterbury-гийн арчбишоп William Temple хэлэхдээ намайг залбирахад тохиолдлын зөвлс болдог. Харин залбирахгүй бол тийм зөвлс огт болдгүй гэсэн байдаг. Заримдаа залбирлын тэмдэглэл хөтлөх жагсаалт гаргах нь хэрэг болдог. Харин одоо би Библиэл дээрээ залбирлан тэмдэглэдэг болсон. Нэг жилдээ унших Библийг би хэрэглэж байгаа. Хуваарийн дагуу тухайн өдөрт унших хэсгийнхээ дор жил болгон залбирлаа бичээд явдаг гэсэн үг. Тиймээс өмнө бичсэн залбирлаа дахин уншаад хариулт авсан залбирлыг зөвлөж хариулт ирээгүй байгаа гуйлтынхаа талаар бодож тунгаах боломжтой байдаг юм. Залбирал гэдэг бол гуйлтаа дотор нь хийнгүүтэл яг хүссэн үед хүссэн арга замаар хариулт нь гараад ирчихдэг автомат машин шиг зүйл биш юм. Залбирал Бурхантай харилцаатай холбоотой. Үүнийг энгийнээр тайлбарлах юм бол гэрлэн дохио шиг гэж болох юм. Заримдаа гуйсан зүйл чинь ногоон гэрлэр биелдэг. Хүссэн гуйсан зүйлээ шууд хүлээж авах үе байдаг. Заримдаа улаан гэрэл аснаа. Энэ нь үгүй гэсэн татгалцсан хариу. Би ч бас олон зүйл дээр үгүй гэсэн хариу авч байсан. Эргээд харахаар тэр үе таалгуудыг Бурхан хаасанд би одоо талархдаг. Тухайлбал тэр миний гуйлтыг татгалзаагүй бол би одоо хийж байгаа зүйлээ хийгээд явж чадахгүй байх байсан юм. Надад юу хамгийн тустайг тэр мэдэж байжээ. Гэвч чухам юуны учир татгалзаж байгаа нь тодорхойгүй байх үеч бий.
Зарим зүйл яагаад тохиолдсныг бид хизээч ойлгож мэдэж чадахгүй өнгөрч болох юм. Тийм үед маш хэцүү байдаг. Хэдэн жилийн өмнө Мик Хawkins гэдэг дотны андтайгаа би скваш тоглож байлаа. Аргаш иргэн нэг гайхалтай цогт хийгээд буцаж урагш ирэхдээ л тэр газар тунаад өгсөн. Тэгэхэд зүрхний шигдээс болж тэр газар дээрээ нас барсан байсан юм. Хизээч тэгж ойлын хашгирч байгаагүйгээрээ би бурхны өмнө хашгиран залбирч байлаа. Тэднийх 6 хүүхэдтэй, хамгийн бага нь 6-тай, том нь дөнгөж 18-тай. Хүүхэд болгонд үүнийг тайлбарлаж хэлэх хамгийн сэтгэл эмтрэм мөч байсан. Одоо ч бодглоор гол харалдаг. Маргааш нүрээр 5 цагт би гарч алхлаа. Угаасаа унтаж чадахгүй байсан юм. Бурхан минь, яагаад ийм юм болчихсныг би ерөөсөө ойлгож чадахгүй байна. Гэхдээ би танд итгэхэн болохгүй. Би залбирхан зогсоохгүй хэмээн би ойлон залбирч явсан. Кори Тимбум галт тэрэг харанхуй хонгил руу орохлоор нь та тасалбараа шидчихээд үсрээд гарчихгүй биз дээ. Машинистд итгээд л 50 сууж байна тийм үү гэж хэлсэн байдаг. Бусад үед шар гэрэл асдаг. Хүлээ гэж. Та нэг зүйлийн төлөө залбираад гуйсан зүйлээ шууд авсангүй юм. Итгээд хүлээх л үлдлээ. 5 настай хүүхэд машин барья гэвэл та үгүй гин үздэн. Чи хизээч машин барихгүй гэж хэлж байгаа юм биш. Насанд хүртлээр хүлээх хэрэгтэй л гэж байгаа юм. Одоо тохиолдохгүй байна гэд тэр зүйл танд хизээч ирэхгүй гэсэн үг биш юм. Бурхан яг төгс цагийг нь тогтоосон байдаг. Би хаан чамаагүй хизээч чамаагүй залбирдаг. Би сөгдөж байгаа залбирдаггүй. Харин ямар нэг зүйлийн төлөө дотроо итгэн сүсгэлдэг. Энэ ч л залбир. Түүнтэй ярмаар байгаа үедээ бас надад чиглүүлэх хэрэгтэй санагдахаар л би залбирдаг. Өдрийн тэмдэглэлээ би хайртай бурхан минь гэж эхэлдэг. Хачналтай гэхдээ би хэлдэг. Энэ бол миний залбирлын дэвтэр. Би дандаа бидээ авч явдаг. Ихэнхдээ л талархал өргөдөг. Хоол идэхтэй залбирдаг. За мэдэхгүй мэнэ. Чимээгүй намуухан залбирахыг л би илүүд үздэг гэж бодож байна. Бусад хүмүүстэй ярилцахтаа л адилхан. Гэхдээ бурхантай ярина гэсэн үг шүү дээ. Заримдаа дотроо заримдаа чангаар залбирдаг да. Би бодлоо санаагаа зэгцлээд тэгээд энэ бүхэн биелэх байх гэж найдаад урдаа байгаа хийх ёстой зүйлээ л хийдэг. Би бурхантай зүгээр л ярьдаг. Яг одоо тантай ярьж байгаа шигэ. Залбиралтай холбоотой 3 зөвлөгөө өгье гэж бодож байна. Энгийн залбир, үннээр залбир, үргэлж залбирч бай гэж. Энгийн залбир гэдэг нь аль болох энгийн үгээр байгаагаараа залбирах гэсэн үг. Тэр ч байтугай базаад ганцхан өгүүлбэрээр залбирсан ч болно. Заримдаа 5 минут, 10 минут, эсвэл 30 минут ч залбирч болно. Тэгээд үннээсээ залбир. Залбирахын тулд нэг тийм төв байдалтай байх ёстой гэж бид ихэнхдээ боддгоо. Тиймийн тулд залбирч эхлэхээс өмнө сэтгэлээ тайвшруулж баяр хөөртэй ч юм уу эзнийг гэсэн сэтгэлийн тэмүүлэл олж авах ёстой гэж. Гэвч ихэнх үед бидний сэтгэл дотор шал ондоо юм буцалж байдаг. Ямар нэг зүйлд маш их зовинсон, ядарсан, ямар нэг зүйлд гонсойсон, ууралсан байх нь бий. Энэ бүх сэтгэлийн мэдрэмж тэрч байтугай уур хилэн хүсэл тачаал гэд бүр хамгийн сөрөг мэдрэмж байлаа ч залбирлыг өдөөж өгч залбирал болж хуурах боломжтой гэдгийг ухаарах явдал нь цаад нууц юм. Би залбирч эхлэхдээ зүрх сэтгэл дотор минь давмгаалж байгаа тэрл мэдрэмж нь төвлөрдөг. Баяр хөөр гих мэд эерэг мэдрэмж байвал би түүнийг эзэнд өгдөг. Харин зөвхөрөл туйлдал гих мэд сөрөг мэдрэмж байх хаваас яг үүнээсээ эхэлдэг. Тэгээд эзэн би ядраад байна. Би зөвхрөөд байна гэж хэлдэг. Зөвхөрж гунсан шалтгаанаа бүгдийг нь эзний өмнө тоочдог. Ингэж би энэ мэдрэмжүүдэд залбирал болгон хувиргадаг юм. Тэгээд байнга залбир. Бид цаг үргэлж залбирч чадна. Би ойр тойрныхоо хүмүүсийн төлөө залбирч болно. Би зүгээр л эзэн минь би танд хайртай. Эзэн минь туслаач гэж түүнд хэлж болно шүү дээ. Сүмдэр байна уу? Өрөөнд байна уу? Унтахын өмнө байна уу? Хоол идэхийн өмнө байна уу? Ямар ч нөхцөлд би залбирч чадна. Түнчлэн алхаж байхдаа, машин барьж явахдаач би залбирыг гэж ухаанаараа шийдээгүй хэрнээ дотроо залбираад явж байгаагаа анзаардаг. Нэг ёсондоо зуршил болсон хэрэгэлдэ. Аль болох энгийнээр үннээсээ үргэлж залбир. Христэд итгэгч болсноос хойш би олон янзаар залбирдаг байсан. Залбирлын жагсаалт заавар байвал заримдаа маш их хэрэгтэй байдаг.
Зарим хүн эзний залбирал гээд Есүсийн заасан залбиралыг загвар болгон ашигладаг. Баярлалаа уучлаач гуй гэсэн 3 үгийг л санчих гэж нэг найз маань хэлсэн надад их тус болдгийм. Тэгэхээр баярлалаа гэдэг нь баярлаж талархсан хандлагыг сэтгэлдээ цогцлох хэрэгтэй хэлж байгаа юм. Бурхан хинбэ гэдгийг магтаж хийж өгсөн бүх зүйлийн төлөө талархах гэсэн үг. Тиймээс асуудал бэрхшээлээ тоочхоос өмнө ивэл ерөөлөө тоолдог байхыг би хичээдэг. Уучлаарай гэж хэлэх нь бас их чухал. Бурхан минь, өнөөдөр би дажгүй сайн байлаа. Ховж ярьсангүй, ууралсангүй, шунсангүй, хуваа хичээсэн зангаа өөгшүүлсэнгүй. Энэ бүхэнд танд талархъя. Гэвч Бурхан минь, надад урдынхаас ч илүү их тусламж хэрэгтэй болно шүү гэж залбирдаг тухай би сонссон юм. Гимшин улаах ёстой асар их юм байгааг би дандаа олж хардаг. Гэтэл ер нь бид заавал яагаад гим нүглээ улааж гимших хэрэгтэй юм бэ гэсэн асуулт урган гардаг. Есүс бидний төлөө загалмаа дээр амиа өгч гисэн бидний бүхий л нүглийг тэр уучлсан гэдэг нь баталгаатай. Бид аль хэдийн уучлагдсан атла бидний нүглийг уучлаач гэж Есүст яагаад хэлэх хэрэгтэй гэж. Есүс ийм нэг жишээг бидэнд харуулж. Есүс цовдлогдохынхаа урд орой шав нартайгаа оройн зоог барьсан юм. Зоогийн дараа тэр алчуур бүслээд шав нарынхаа хөлийг угааж эхлэв. Тэгээд Петрийн хөлийг угаах болоход тэр үгүй шүү эзэн минь битгий угаагаарай гэтэл Есүс чи надаар хөлөө угаалгахаасаа нааш миний шав биш гэжээ. Үүнээс болоод Петр тэгвэл миний биеийг бүхэлд нь угааж өгөөч гэжээ. Харин Есүс үгүй дээ бие угаачсан хүн дахин угаах шаардлагагүй. Хөлөө л угаалгахад болно гэжээ. Хүн Христэд итгэснээр бүх бие угааж цэвэрлдэг. Өнгөрсөн, одоо, ирээдүйн бүх гим нүгэл нь бүрэн уучлагддаг. Харин өдөржингөө алхахад хөлөл муухай болдог. Инглээгээд бүх юмыг эхнээс нь дахин хийж, дахиад Христийг амьдралдаа өрн оруулах гэх шаардлагагүй. Хөлөө л өдөр бүр цэвэрлээд яв. Эцэст нь гуй гэж хэлж сурах хэрэгтэй. Бидний өдөр тутмын хүнсийг өнөөдөр бидэнд хайрлаач гэж Есүс заасан. Тиймээс залбирцгаая. Санаагч нь зовоож байгаа юу ч вэ? Бурханаас залбирanгүй. Та хаанч хизээч залбирч болно. Ганцаараа эсвэл бусад хүмүүстэй залбирах оновчтой цаг үе гэж бас байдгийм. Хамгийн анх хүмүүстэй хамт залбирсан тохиолдлоо би сайн санаж байна. Миний хамгийн дотны нөхөд болох Никили, Силали хоёр байсан юм. Би итгэл дээрээ 2-3 7 хоног байлаа. Амралтын өдрөөрөө бид уулзж байсан юм л да. Бүгдээрээ хамтдаа залбирах гээд үзье гэж Сила хэлсэн санагддаг. Бид 2 минут орчим залбирсан. Гэвч дундаа урт завсралгаатай, тасалдаастай. Залбирч дуусахад би усан холгонд болтол хөлрөөд цамц минь шалб норсон байлаа. Анх удаа л чангаар залбирсан болохоор тэгж их сандар сэрэг. Гэхдээ их сайхан цаг байсан. Энэ олон жил өнгөрөхөд залбирал ямар гайхалтай юм бэ гэдгийг би улам мэдж авч байна. Миний маш олон залбиралд бурхан хариулсан нь түүнтэй харилцах харилцаанд минь маш их түлхэц болсон. Та өнөөдрөөс эхэлж болно. Яг одоо ч эхэлсэн болно. Залбирцгаая. Эзэн минь, бидний Тэнгэрлэг Аав болсонд баярлалаа. Намайг хайрладагт залбирлаар дамжуулан таныг илүү сайн мэддэг болохыг хүссэнд баярлалаа. Залбирахад минь туслаач. Есүсийн нэрээр. Амен.